За хай манайхаа би өглөө дасгал хийгээд тэгээ миний ус ийм амар болцсон байж байна. Тэгээд хэдүүлээ гоё мейкап ингээ гоё юм ярий. Гэс үсээ хандалчаад нүрэ бодож байхдаа ярий. Тэгээ миний үсээ хандалж байгааг хараарай. Үсээ ороогоод болчлоо. Тэгээ би нүүрэндээ тосноор өргөсөн байгаа. Юуны талаар ярмаар байгаа вэ гэхлээр биш тий. Аль дээрээс хойш нөгөө нэг зөндөө охтууд надад яаж модель болох вэ? Яаж агентлагт бүртгүүлэх вэ гэж зөндөө асуулт асуусан байсан. Тэгээд би тэрүүгээр нэг рeel сквал бичлэг хийнэ гэж байгаа. Ерөөсөө амжихгүй хийхгүй сквал юу ярихаа мэдэхгүй байгаад байсан. Тэгээд одоо ч юу ярихаа мэдэхгүй байна. Гэхдээ та нарт би мэддэг зүйлээсээ хуваалцъя. За эхлээд яаж гэдэг үг ер нь полимор байна. Яагаад гэвэл интернеттэй бүх хүмүүс интернеттэй бүгдээрээ ямар нэгэн хэлтэй, англи хэлтэй, нэг амар Оксфорд англи хэлгүй ч гэсэн бүгдээрээ англи хэлтэй. Тэгээд яаж модель болох вэ гэдэг нь бас айгүй сонин асуулт байгаа байхгүй юу? Бараг яаж туурах уу, яаж нүрийнхээ батхыг арилгах уу гэдэгтэй адилхан асуулт байгаа байхгүй юу? Тэгээд яаж модель болох вэ биш, ямар аргаар яаж агентлагт бүртгүүлээд ажиллаж болох вэ гэдэг одоо юу вэ? Асуулт байна. Жишээлбэл одоо бидний мэддэг модельүүд ч юм уу өдөр гоё өндөр турхай дандаа нөгөө нэг catwalk хийдэгтэй завар өмсдөг модельүүд байгаа. Тэрний бас өөр зөндөө модельүүд байдаг гэж би өөрт нь энэ бичлэгэн дээрээ хэлчихсэн баг. Тэгээд тэр дунд commercial модель, тэгээ фото модель, details модель гэдэг янз бүрийн гар хөлний модель болдог. Эсвэл нүрэ харагдуулахгүй танигдуулах модель ч юм уу тиймэрхүү моделийн юмнууд зөндөө байгаа. Эхлээд өөртөө ажиллах өндөр бол runway моделийн юунд яаж тэнцэх үү, ямар аргаар тэнцэх үү, гоё урт хөлтэй ч юм уу, урт цэжтэй ч юм уу, гоё нарийнхан хөлтэй гоё алхахдаг ч юм уу эсвэл чи фото модель зурган дээрээ гоё гардаг, тэгээ камерын өмнөөс ичдэггүй, камертаа сайн харьцаж чаддаг, тэр найруулагч одоо хэн байдیں۔ Тэр хүнийхээ хийсэн үгийг одоо сайн ойлгоод тэр өгөгдлийн өгч чаддаг модель ч юм уу, эсвэл позондоо сайн ч юм уу янз бүрийн commercial зураг авалтанд хийхэд позондоо сайн байх ч юм уу ер нь амар их юм байгаа. Тэр дундаас би болохоор beauty моделлоор явдаг янз бүрийн нэг нүур арчилгаа, будаг шунх, одоо янз бүрийн тийм эмэг зүйлттэй beauty моделлоор явдаг. Би бол runway модель тэнцэхгүй байг намхан метр 70, харин тийм метр 70 айгүй намхандаа тооцогдно. Дороо ээж метр 73 юм уу 74 байх хэвээр. Тэгээ runway-д би тэнцдэггүй. Гэхдээ янз бүрийн өөр газруудаар би тэнцэх магадaltaй. Одоо жишээлбэл Парист бол яалт ч тэнцэхгүйсэ. Парист бол нөгөө haute couture гэдэг нөгөө одоо монголоор юу гэдэг мэдэхгүй. Тэрэн дээр бол дороо ээж метр 80 модельүүд, метр 78 модельүүд алхдаг. Fashion Week-ээр болохоор мэдээж алдартай модельүүд, эсвэл шинэ үеийн гарч ирж байгаа зөвхөн төрхтэй гоё модельүүд. Тэгээ зарим бас брэндүүд метр 70-тай ч гэсэн тэр одоо моделийн онцлог төрхөөс нь шалтгаалаад бие авч явж байгаас шалтгаалаад бас алхуулдаг. Би одоохондоо алхаж амж байна. Гэхдээ би нэг өдөр алхах гэж бодож байгаа. Тэгээ яриад ах юм бол нүрэ буддаг юм байна. Эхлээд нүрэ будъя. Тэгээ би энэ хөмсгөөж зулгаагүй байгаа. Боос нэг хөмсгөө зулгаагаад идэх юм аа. Багтаа би амар их зулгаад өгсөн шүү дээ. Сонио ерөөсөө өөс хийвгүй байна гэж бодоод. Ингээл жоохон мохон ингээ ургаад эхлэнгүүд нь авч эхлэв. Шал хэрэггүй идвсэн. Нэгт гэвэл заяа Монголоос наашаага ирж модель одоо Монголоос Европ руу ч юм уу Америк руу ч юм уу модель хийн гэвэл ямар үе шаттай явдгийг би бол сайн мэдэхгүй. Яагаад гэвэл би энд амьдарч байхдаа тэрийг бүртгүүлээд явцсан болохоор Монголоос явдаг процессыг би бол мэдэхгүй. Гэхдээ миний сонссноор бол Монгол агентлагт ороод гадаад руу явна гэвэл тэр агентлагч чинь чиний одоо бүх юмыг хийж өгнө. Тэгээ чамаа ингээд бук чинь хийгээд
ажил юу гэдгийг тэднийг чинь олж өгөө. Тэг хэрвээ чи өөрөө хүсч ивэл гадаад руу явахыг хүсч ивэл тэр агентлагтай чи хандах хэрэгтэй. Агентлаггүй ганцаараа биеэрээ ирнэ гэвэл мэдээж визний асуудал. Эхлээд ажлын визтэй байх хэрэгтэй. Ажлын визтэй байж Европт ирж ажиллах одоо зөвшөөрөлтэй. Яг тэгвэл зүгээр аялал жуулчлалын визээр ирээд сквад нуунаас сур. Ярьжсэн чинь тасарчлаа миний бичлэг. Тэгээд биний мөсөн бэлтжээ гараад ирлээ. За эхлээд би та нартай зүгээр нэг сайт руу оруулж харуулъя заяа. Тэгээд хэдүүлээ одоо ямар агентлагт яаж бүртгүүлэх зүйлийг би харуулах чинь. Гэхдээ тийм би Монголоос нөгөө нэг виз ярьж ирсэн шүү дээ. Мэдээж эрэхтэй ажлын визтэй байх хэрэгтэй. Хэрвээ сурдаг визтэй ирвэл яг оюутны ажил хийж болно. Гэхдээ иймэрхүү янз бүрийн моделийн ажил хийхэд тэр виз яадаг юм би сайн мэдэхгүй. Тийм болохоор мэдээж ажлын визтэй байх хэрэгтэй. Тэгжиж тэр агентлагч нь илүү амархнаар чамайг хүлээж авна гэх юм. Яг тэгвэл олон улсын модулуудыг ер нь хараад байхад ингээд визгүй эсвэл ажлын визгүй байхаар жоохон хэцүү байд юм билээ. Тэгээд уул нь тэр агентлагийн тэр модултай ажилламаар байдаг. Дааш нөгөөд нь ажлын визгүй эсвэл тийм бичиг цаасны асуудалтай байхаар жоохон хүндрэлтэй юм билээ. Тийм болохоор тэр бичиг цаасныхаа асуудлыг ер нь шийдээд ирүүл айгүй дажгүй. За ирчээд мэдээж та хүнтэй ойлголцож ярина. Тийм болохоор англи хэлтэй байх хэрэгтэй. Дорож хэврээ Европын аль оронд ирсэн бэ? Моделийн салбараар явах чинь бол англи хэлээ сайн сурсан байх хэрэгтэй. Байрны асуудлаас байгаа. Гэхдээ тэрийг яаж шийдэх юм би мэдэхгүй. Би өөрөө амьдардаг болохоор. Гэхдээ янз бүрийн тийм модель апартмент гэдэг одоо модулууд амьдардаг, ажиллаж ах зураа модулууд амьдардаг юм апартмент байт юм лээ. Тэрийг агентлагаасаа өгдөг юм бэлээ. Тэгээд тэрийг төлдөг юм уугүй сайн мэдэхгүй бодвол төлдөг л байх. Тэгээд миний сонсноор бол амар муухай гэсэн зэрэг мотель апартмент амар юм замбраагүй шижгийн заваан байдаг гэсэн зэрэг. Тэгээд миний сонсч ирсэн охтуудаас штэ манай агентлагны охин байдаг байсан. Лондонгоос манай агентлагт бүртгүүлээд тэгээд энэ тэнд ажиллаар явахдаа байр олдохгүй. Тэгээ хаяа агентлаг нь модель апартмент өгдөг. Эсвэл өөрөө байр олох ч юм уу те найзындаа хонох ч юм уу тийм асуудлууд аягүй гардаг гэсэн. Тэгээд тиймэрхүү апартмент бүр ингээд галтугаа молтоогоо унтж байгаа ор дээр нь бүр ингээд замбраагүй бүр ингээд дэлбэлцсэн байдаг гэсэн. Тэгээд өөрөө тиймэрхүү апартмент байх аягүй дургу. Тэгээд хэрвээ ойлголцдоггүй таардаггүй модельтойгоо цуг байх юм бол бүр дайм болдог гэсэн. За ингээд баг ингээд өөртөө ингээд өрсөлдөөл өрөө нь баг муухай байвал баг өрөөг нь дэлбэлж хайж байдаг. Би бол тэрийг бол сайн мэдгүй. За ихтэй тийм болдог гэсэн. За тэгээд за эхлээ Монголоос явахаас өмнө хэдүүлээ яаж хайх уу гэдгээ харъя. Одоо Европ ч зөндөө модель агентлаг байгаа. Тэгээд тэрийг л та нар асуугаад байгаах. Яаж модель болох уу, тэгээд яаж агентлагт бүртгүүлэх үү гэдгийг л асуугаад байгаах. Би танд нэг сайт өгье. Тэр нь болохоор Models.dot гэдэг одоо бүх модель агентлаг байдаг. Тэгээд тэр агентлагуудын мэдээлэл тэг яаж модель болох уу, тэр агентлаг ямар модельуд байсан гэх мэтлэн зөндөө мэдээлэл нь байгаа. Одоо тэгээ би та нартай iPad-ныхаа нүрийг скрин рекорд хийгээд тэгээд давхар тайлбарлаад явъя. За энэ дээрээ Google search дээрээ юу гэж яа хичээл би бараг стрим хийгээд байгаа юм шүү. Models.com гэд бичиж заяа. Тэнгүүд хамгийн эхэлж энэ гарч ирж байгаа сайт руу ороод тэнгүүд харж байна одоо хин бэ? Яа, Amelia Gray. Энэ нүүр утастай юм гарсан байна. Энэ интервью нь гарсан байна. За дараа нь уншия. За тэгээ ийш ороод яах вэ гэхээр энд ингээд зөндөө модель те фэшн одоо загварын бүх юмтай холбогдлолтой мэдээллүүд гардаг. Одоо жишээлбэл энэ дээр хараа шинэ одоо төрхнүүд гэж юм. Одоо энэ дээр хэдүүлээ энэ хараа agencies гэж юм. Энэ дээр дарлаа. Agencies дээрээ дараад одоо хараа ийм гурван agency бид нар санал болгох чинь заяа. Нэг нь болохоор modeling talent agencies болон загвар өмсөхтэй янз бүрийн тийм авьяастай модель гэх юм уу. Талантыг одоо юу гэмээр юм дээ тийм авьяаслаг гэж орчуулахгүй л ах л та. Тэрийг дараа нь орчуулъя. За хоёр дахь нь болохоор artist agencies гэж юм заяа. Одоо янз бүрийн тийм зурагчид эсвэл урлагийн холбогдлолтой бүх хийдэг хүмүүс, бүжигчид, дуучид, эсвэл зураг зурдаг хүмүүс ч юм уу. Тиймэрхүү хүмүүс агентлагт бас бүртгүүлж болно.
Дараачих нь болохоор production creative service гинэ. Art direction гэдэг одоо нөгөө нэг бараг найруулагч юм уу? Эсвэл тэг янз бүрийн тийм одоо зураг авалтын хойно байдаг юм set design байдаг шүү дээ. Янз бүрийн юм тогтчлуудыг хийдэг тиймэрхүү креатив хүмүүс бас агентлагт орж болох нэ. За хэдүүлэнгийн чинь одоо харж байгаа болохоор modeling agencies руу орох гэдэг шүү дээ. Тэнгүүд Viv All Agencies гэдэг хий. За одоо энэ дэр би нэг ээж юм зааж өгч байгаа юм санагдаад бах юм. За тэнгүүд modeling talent agencies, agency type, location, gender, rank гэдэг энэ бүх юм гарч ирж байгаа заяа. За хэдүүлээ энэ дээр зүгээр modeling agencies-ээр орсон байгаа. Agency type гэвэл за модель хийх агентлаг юм уу эсвэл model agency сайгаад байгаа юм уу эсвэл actors talent team agency сайгаад байгаа юм жүжигчд юм байна. Actor talent гэх жүжигчд янз бүрийн хариуцлага хүмүүс гэж ярив. Хэдүүлэнгийн чинь одоо юу case зүгээр modeling за эсвэл model agency ч байж болцоо. Гэтэ model agency илүү complicated, илүү жоохон ядаргаатай. Тийм болохоор зүгээр modeling agency руугаа дараад location за Paris гэж хэлээ заяа. Gender эмэгтэй эрэгтэй эсвэл non binary хамаагүй за хэдүүлээ woman гэчээ. За тэгээд ranked энэ ranked нь хамаагүй. За тэгмүүд хараа ингээ бүх agency-нууд гарч ирж байна. IMG байна, Ford байна, Metropolitan байна, Elite байна, Carin байна манайх. Тэгээд Maglin байна, New Madison байна, Next байна, We Management байна, Premium байна, Safe гэж ямар юм бэ тийм бас бид юм байна. Select байна, Success гэж бас нэг юм гараад ирчих Supreme. Ер нь амар их байгаа заяа. Одоо ингээл доош явуулаад ингээл. За хамгийн ихэнд ямар agency-нууд нь байна вэ гэхээр Premium гинэ. За Premium нь болохоор илүү дээд зэргийн гэх юм уу. Илүү тийм алдтай модулууд гарч ирсэн гэх юм уу. Одоо IMG нэг юм шар хүүхэн багш байна. Metropolitan энэ Cindy Bruna гэдэг айгүй алдартай хүүхэн байдаг бас. Ford мэдгүй. Carin уул нь Monica Bellucci гэдэг энэ хүүхний зураг хий мэдгүй. Тэгээд иймэрхүү агентлагууд байна заяа. За дунд зэргийнх стандарт гинэ. Дунд зэргийнх гэвэл City байна, Silent байна, Titanium байна, Cover байна, Maxons мэдгүй, Mademoiselle байна, Wave Models байна, энэ Models байна. Ер нь айгүй шин агентлагууд ер нь энэ дээр бүртгэгдсэн байна. За basic одоо дөнгөж эхэлж байгаа гэвэл бас ийм Apparence байна. Apparence иш орсон юм шүү дээ. Girl Management байна, C Models. Ер нь амар их байна заяа. Тэгээд хэрвээ туршлагатай модель хийж үзсэн бол би та нарыг энэ ихний агентлагууд руу ороосэй гэж зөвлөж байна заяа. Дөнгөж эхэлж байгаа нэг жил мэл болж байгаа бол энэ хоёр дахь. Заяа. Бүр мэдхгүй юу ч мэдхгүй байвал ихнийх рүү ор. Үгүй ихнийх нь энэ гурав дахь руу орсон дээр байх заяа. Юу ч мэдхгүй байгаа үед амар том агентлагт орчхоор амар юм стресстэй болчтой юм шиг амар юм өөртөө хүнд ачаал өгчдөг юм шиг санагддаг. Ингээл бусдаа өөрийгөө харьцуулаад бусдаас өөрийгөө голоод тэнгүү нөгөө нэг тэнд ажиллаж байгаа хүмүүс нь ч гэсэн чамаа ингээд одоо жоохон муухай харьцах биш. Ер нь бол чамд ингэж анхаарахгүй гэсэн үг. Ингээл чамд ажил орж ирвэл чамд кастингд явуулчих чи тэнцэхгүй бол тэгэл next гэж явж идэг. Чам дээр анхаарах тэр одоо цаг хугацаа айгу бага байд гэсэн үг. Хоёр дахь нь болохоор илүү те яаж явдгийг мэддэг. Те одоо юу яаж кастингда одоо хувцлуул яаж кастингда орвол гэдэг ч юм уу. Тиймэрхүү тийм basic юмыг мэддэг бол хоёр дахь дээр нарсан дээр юу ч мэдгүй дөнгөж эхэлж байгаа бол ийм жижиг модель агентлаг руу орсон бол айгу дээр байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс нь чам дээр илүү анхаарч ажиллана дээрээс нь ингээд нэг олон модулууд авахгүй хэдхэн модулууд аваад тэднэртэйгээ анхаарч ажиллаад тэднэрээ ингээд цаашд нь дээшлүүлэх зорилгоор ажилладаг болохоор ийм жижиг моделийн агентлагаас бас айгүй эхлэх нь дээр байдаг. За модель хийгээд үдцсэн охтууд байна штэ. Би та нарт Парисаас ямар агентлагуудын зөвлөж байгаа вэ гэхлээр мэдээж манай агентлаг бол айгүй гоё. Манай агентлагийн бүкрүүд бас айгүй гоё. Гэхдээ би бүх бүкрүүдтэй ажилтгүйж гэсэн намайг харуулж авдаг бүкэр ихч бол үнэн cool. Тэгээд хэрвээ чи сайн ажиллаад сайн мөнгө олоод байвал чам улам бүр сайн болно гэсэн үг. Тэгээд чи сайн ажиллахгүй нэх мөнгө зүг олохгүй байвал хаяада л чамд ингээд
ажил санал болгодог юм санагдсан. Ер нь том агентлагууд жоохон тийм шүү заяа. Тэрийг сайн ингээд сэтгэлдээ тэг дотроо ингээд яаж аваарай. За дараачихаа миний мэддгээр бол Metropolitan-д бол маш их модулууд байгаа. Metropolitan гэдэг энд бол маш их модулууд байгаа. Тэгээд дээрэс нь энд би ариун зуулыг байдаг гэж бодож байна. Загвар өмсгч ариун зуул. Үнэхээр cool. Энэ ялангуяа надад ийм тайрал үсэлтүүд нь бүр амар их таалагдж байгаа заяа. Тэгээд өшөө энэ бол энд байдаг юм шиг үлээ. Тийм болохоор Metropolitan айгүй том бас загварын агентлаг, дээрээс нь маш том бас клиенттай. Тэр ирчээрээ бас маш их модулуудтай. Тийм болохоор энд жоохон тиймтэй шаргуу зүтгэхгүй бол ийм маш их олон модулуудын дунд чамайг анзаарч харахгүй гэсэн үг. Айгүй тийм онцгой өөрийнхөө чи тийм онцгой зүйлийг харуулахгүй бол ер нь бол ажил өгөх нь ховор ах шүү гэж би өөр охтуудаас сонсч ирсэн заяа. Тэгээ зарим охтууд тэндээс гарч ирсэн. Яг хичнээн nice хүмүүстэй байгаа ч гэсэн ингээд байнга ажиллаж чадахгүй бол жоохон хэцүү шттэ. Ялангуяа бүх амьдралаа модулд өгсөн хүмүүс бол. За дараачих нь IMG тэгээд Ford 2 бол бүр хамгийн том нь big бүр нөгөө химээд юм байла мэдээ бүгдээрээ байдаг. Энд бол мэдээж те бүр ингээд төрцөн модулууд байдаг. Тэ айгүй гоё өгдөлтэй, өндөр турхай, зөвүүн арьстай, зөвүүн харцтай, гоё юу мэрийн тийм модулууд байгаа. Хэрвээ та үнэхээр тэрний дунд байгаа гэж өөрийгөө боддог бол ийшээ өгж үзээрэй. Алдах ямар ч юмгүй. Эсвэл бүгднөр нь өг. Зөвхөн бүгднөр нь өг. Хамаагүй. Тэдний нэг нь чамд угаасаа хариулах. За тэгээд элит бас амар штэ амар. Гэтэ элитийн хамгийн гоё онцлог нь гэвэл Европт бол тийм гүү Монголд бас боллоо яалаа. Би харсан юм санагдах юм. Ямар ч гэсэн Европт элит модель контест тэгээд юу лээ тиймэрхүү юм болдог байхгүй юу? Одоо жишээлбэл new face одоо шинэ нүүр царай болохын тулд ийм зүгээр нь ийм өдөр байдаг штэ. Open casting day ч юм уу тийм өдрөлгөө зохиодог. Тэгээд хизээ хэлээ 3 өдөр зохиодог. Тэгээд янз бүрийн хотод Москва бол бас улсад зохиодог. Тэгээ энд бас өөрийгөө тэнд очиж бүртгүүлээд өөрийгөө танилцуулаад өөрийгөө боломжтой одоо юм модель байгаа шүү гэж харуулчих юм бол бас айгүй юутай. Бас айгүй боломжтой. Би энд ямар модель харсан бэ гэхээр элит биш юм байна. Өөр бас нэг моделийн тэмцээн байсан байхгүй юу. Тэгээд тэр моделийн тэмцээнд 2 найз явсан. Нэг найз нь яг тэр моделийн тэмцээнд бүртгүүлэх гээд явж исэн. Нөгөө найз нь болохоор зүгээр тэр найзаагаа дагаж явж байгаа зүгээр ингээ хантай болж явж байгаа. Тэгсэн чинь энэ 2 найз ингээ тэр өдөр бүртгүүлээд явсан чинь энэ найз нь тэмцээгүй, энэ тэмцчихвэл явах уу? Яа тэгвэл тэнд байсан хүмүүс нь одоо нөгөө нэг кастинг дээр ч юм уу агентлагийн хүмүүс нь энэ охиныг айгүй боломжит модель байна гэж хараад тэр охин дээр очиод ингээ чи тэмцээнд оролцохгүй мүү ингээд зүтгүүлсээр агаад оруулсан гэсэн заяа. Тэгээд энэ найз нь тэнцээгүй энэ найз нь тэнцээд ингээ юуж болоод байгаа мэдэхгүй ингээд модель тэнцээд тэр тэмцээнийг төрүүлсэн заяа. Тэгээ өнөөдрийн бүр хамгийн одоо Францын хамгийн алдартай модулуудын нэг болж байгаа. Бүх том шоуны одоо Dior, Versace, Chanel Manel-ийн бүр нээлт хаалтмаалтын хийсэн охин зовлоо лийгээд энэ охин тэр тэмцээнд ингээ юуж мэдгүй уусгаад орцсон. Тэгээд төрүүлээд тэгээд том агентлагт бүртгүүлээд тэгээд том шоунууд хийгээд явж байгаа. Чам тийм боломжч байж магадгүй заяа. Тийм болохоор янз бүрийн тийм одоо open casting дээр өөрөөсөө хичээд дэлгүү зүгээр очиод бүртгүүлээд өөрийгөө харуулаарай гэж зөвлөж байна. За дараачих нь Maglin бас айгүй том агентлаг. Ер нь загварын талдаа айгүй том. Гэхдээ би бас нэг сайн мэдгүй Maglin дээр модулууд би нэг сайн мэдгүй. Next management бас айгүй том. Premium бас том байгаагүй гэхдээ одоо байдаг болчихж тэгээд Premium-аас бас айгүй их модулууд гарч ирж байгаа юм байлээ. We management бас айгүй том байх гэж би бодож байгаа. Яг л би нэрийг айгүй харж ирсэн. Тэгээд Select багийн Select-аас айгүй том энд бас юутай салбартай гэж хэлдэг юм болов. Одоо жишээлбэл Select Stockholm гэж бас байдаг юм байлээ. Тийм болохоор нэг газараа бүртгүүлчихвэл чи одоо өөр улс орнуудад ажилламаар байвал яг тэр адилхан агентлагтай бас
бүртгүүлээд явал айгүй амар юм бэл. Одоо жишээлбэл чи Select Paris тэнцээд Select Paris-тэй ажилтдаг боллоо гэхэд чи Stockholm-ийн Select бас ажилтдаг болно. Германы Select ажилтдаг болно. Эсвэл хаадхын Итали, Испани Select бас ажиллана гэсэн үг. Тийм болохоор ийм нэг газар бүртгэлтэй тэгээд олон газраар ингэж ажил хийдэг модулууд айгүй давуу талтай юм билээ. Ингэж өөр агентлаг руу ингэж сэвсчээд савчаад байхгүй. Тийм болохоор тэр нь бас айгүй давуу тал гэж би бодож байгаа. Supreme бас айгүй том бах. The Face бас том. Энэ тхийг би бас айгүй харж исэн. За энэ Woman 360 Woman бол сүүлийн үед айгүй ирчтэй гарч ирж байгаа. Би одоо иши машин яриад байгаа юм ааш. Тэгээд эхлээд Woman байсан. Тэгээд Woman 360 одоо охин компани гэж хэлэх юм уу? Тим юм шиг болцсон юм байлээ. Тэгээд эднийхээс бас айгүй их юу гарч ирж байгаа, модулууд гарч ирж байгаа. Тэгээд ер нь энэ хэд миний мэддгээр бол айгүй сайн. За стандарт руу орох юм бол City модель сайн. City-ос би сонсч ирсэн. Гэхдээ би бол нэг сайн мэдгүй. Cover бол байгаа. Cover дээр бас миний хэд мэддэг охтууд байдаг. Тэд нар айгүй гоё кул охтууд. Тэгээ миний бас нэг өөр мэддэг модель Coralie гэдэг байгаа. Тэр одоо ээж хүн бараг 30 гарч байгаа. Тэгээ амар зэвүүн стилтэй гэжтэй. Эднийд анх урснаас хойш ажиллаж байгаа. Тэгээд айгүй гоё хамт олонтой гэсэн. Mademoiselle би бас охины таньдаг. Mademoiselle айгүй гоё агентлаг гэсэн. Илүү тийм commercial тал руугаа агентлаг. Гэхдээ сүүлийн үед бас загвар одоо runway модулуудаа хөгжүүлж эхэлж байгаа гэсэн. Тийм болохоор би commercial илүү их сонирхолтой бол Mademoiselle айгүй тохиромжтой санагддаг. Би бас анх Mademoiselle бүртгүүлэх гэж бодсон. Гэхдээ Kage надад өрөөдөө хариулсан болохоор би Kage руу орсон байсан. За тэгээд бусдын би нэг сайн мэдгүй байна. За basic руу оръё. Basic Apogons-ыг би мэдэх юм байна заяа. Тэрнээс бусдын би New Wave Management-ыг бас харж ирсэн юм байна. Тэгээд бас Girl Management-ыг харж ирсэн. Apogons болохоор илүү тийм юу бас commercial гэхдээ бүр одоо юу мээр илүү тийм жүжигчөө хүмүүстэй янз бүрийн тийм артист хүмүүс ордог агентлаг гэж би хараад байгаа. Тэгээд New Wave Management-ыг би сонссон болохоор сайн мэдгүй. Girl Management дотор болохоор юм зэмүү стилтэй хүмүүс байдаг. Амар гоё юм шивэстэй, амар гоё юм янз бүрийн юм одоо тату юу дүүлээ юм гээд юм цоолуулсан те. За би ингээд мэддэг юу агентлагуудаа та нарт яриад өглөө. Яаж бүртгүүлэх вэ гэж нь те. За хэдүүлээ юу руу оръё? Metropolitan руу оръё заяа. Metropolitan руу ороод за ингээд сүүлд алхсан модулуудаа харуулдаг шиг байна. Одоо ингээд Metropolitan дээр орохоо ингээд энэ дээр өөртөө танилцуулсан юм байгаа. За 1986 оноос хойш ингээд байгаа. Ингээд дэлхийн одоо most лаглаг модулуудыг юу represent хийж байгаа юм бол бла гэх юм байгаа заяа. За contact info руу орлоо. Contact info руу орохоор мэдээж тэр агентлагийн чинь сайт нь байгаа. Утасныхан дугаар нь байгаа. Эсвэл мэйл нь байгаа. Тэгээд хаана байршилдаг мэдээллүүд нь байна. Хэдүүлээ шууд вебсайт руу оръё. За ингээд вебсайт руу орохоор яах вэ гэхлээр биш үү? Шууд become a model гэдэг энэ дээр даръя. Чи эдний агентлагт одоо модель болёо гэд хүсэл явуулах гэдэг биш үү? Тэгээд энэ дээр дарахаа юу гарч ирэх вэ гэнгээ те бүх ингээд чиний хувийн мэдээллүүд гарч ирэн чи тэ эмэгтэй эрэгтэй эсвэл хүүс харгалзахгүй юу? Нэр чинь хэдэн он төрсөн хаана гэдгийг утасны дугаар одоо чамтай холбогдох бүх юмнуудыг чинь бас асууна. Тэгээд дараа нь чиний ингээд өндөр чинь юу вэ? Нүдний чинь өнгө юу вэ? Тэг ингээд бүх юм ингээд тэгэл хэлмээр байгаа зүйлээ байвал энэ комент хэсэг дээр үчи одоо жишээлбэл чи Европ байдаг ч юм уу те өөр Аз ороод байдаг ингээд хандахтай мэдгүй. Тим ярих болт юм яа ямарсан комент хэсэг дээр бол юм байна. Эсвэл чи өөрийнхөө нэг юм давуу талыг ярих ч юм уу те ингээд юу мэр юм бэ ингээд нөрөмж мэддэг ч юм уу. Нэг тиймэрхүү юм а бич заяа. За тэмүүл ингээд 4 6 оруулах гэж эхнийх нь болохоор close up гэдэг зүгээр ингээд яг чиний нүүрний чинь заяа. Ингээд бараг эндээс дээш гэхүүдээ мөрнөөс дээш ингээд нүүрний чинь зураг ямар ч боддоггүй ямар ч тийм хим сурмуус ямар ч тийм хөмсгний шивэс мэвэсгүй тийм зураг байвал айгуу сайн байгаа.
За профайл гэж профайл гэвэл одоо хажуу тийш хараад манайш нөгөө профайл picture гэдэг ингэж хараад байдаг шүү дээ. Нөө профайл гэвэл ингээ хажуу тийш харсан. Одоо чиний хажуу талын профайлыг харах гэдэг байхгүй юу? Одоо чамд юм хамар байна уу, юм эрүү байна уу, шанаа байна уу? Одоо юу вэ тэрийг ч харах гэдэг байхгүй юу? Тийм unique тийм чамааг онцлсан зүйлийг харах гэдэг. За half profile гэдэг нь болохоор одоо би суудсан байгаа л та. Гэхдээ half profile гэхээр одоо ингэж чи ингэж хараад хэдэн градус гэх үү ингэж хараад тэгээд ингээд жоохон мөмнөс доош юугаа бас оруулах. Толгооноос ингээд доошоо гид хүртэл байх нь шүү дээ. Тэгээд ингээд хажуу тийш харсан. За тэгээд сүүлчиг нь full length тэгээд ингээд чиний бүтэн биений зураг заяа. Тэгээд мэдээж би танд хэлсэн нөгөө нэг Polaroid school янз бүрийн кастингийн зургууд би барьсан тэг хар цагаан өнгийн өнгөтэй тэгээд юм цагаан бэкграундын ард ингээд зураг авах бол илүү дээр тэг янз бүрийн юм эмэ бүгж юм уу байхгүй нүур мөрний будаг байхгүй яг зөвхөн юм уугаа яаж болно тэг ингээд өөс өвхөө жоохон дардчих болно. Гэхдээ ер нь л чи өөрөөхөө байгаа төрхийг харуулах хэрэгтэй шүү. За ингээд бүх юмаа ингээд бүгэлчлөө тэгээд send my application ингээл болоо. За тэгэнгүүт тэр газар чи ингээд зарим газарт айгүй бас юу яана айгүй цаг хугацаа авна 3 сар ч юм уу эсвэл 2-7 хоног ч юм уу те айгүй хурдан хариулдаг газрууд ч байна удаан хариулдаг газрууд ч байна. Хэрвээ ер нь тэр газар чинь чамаас 2-7 хоногоос дээш хариулахгүй байна гэдэг чинь ер нь чамд сонирхолгүй байна гэсэн үг. 7 хоногийн дотор бас хариулдаг хүмүүс байгаа. Эсвэл 2-3 хоногийн дотор хариулдаг хүмүүс байгаа. Эсвэл маргааш нь хариулдаг хүмүүс байгаа. Эсвэл тэр өдөртөнд хариулдаг хүмүүс байгаа заяа. Тэгээд зарим нэг гоё ингээд хэлдэг гоё модель байна. Гэхдээ манайх ингээд чам чиг адилхан модуль зөндөө байгаа. Тийм болохоор манайх хүлээж авахгүй гэдэг айгүй хөөрхнөөр тайлбарлаад чам мэйл бичдэг, хариу бичдэг. Зарим нь болохоор юус хариулахгүй. Зүгээр цаг байхгүй зүгээр хариулахгүй байна гэж чинь чи өгвөл гэсэн үг заяа. Зарим нь болохоор окей бид нар тэ чамд ингээ айгүй сонирхолтой байна. Чамтай ингээ Zoom call хийж болох уу, ярьж болох уу гэх тэ илүү чиний хувь хүний талаар мэдгээд чамтай иймэрхүү юм цаг тоглож магадгүй. Зарим нь болохоор окей давай шууд сайн хий хаана гэдэг ингээд тэ ингээд бүх юм чи ингээд одоо бүтээ нааш авчрахыг чи бүтээ гээд ногоон гэрлэх үү. Зөвхөн Франц гэлтгүү бас сая та нар харсан тэ янз бүрийн Нью-Йорк, Лос Анжелес, Скол, Милан, Лондон гэж зөндөө газрууд байгаа. Тэр газрууд бас apply хийж үзээрэй. Тэгээд өөр газруудын юуг би сайн мэдэхгүй байна. Тийм болохоор хэдүүлээ хэрвээ та нар part 2 үзмээр байвал доор комент хэсэгт дээр яг ийм юмыг ингээд тайлбарлаад өгөөч гэж асуурая. Ерөөсөө юм basic асуулт биш. Яаж модель болох вэ? Яаж apply хийх үү гэх биш. Окей яаж develop хийх үү ч юм уу те. Тиймэрхүү зүйл асуугаарай. Эсвэл мэдгүй. Ямар ч асуулт асуугаарай. За тэг өнөөдөр хэдүүлээ бичлэгийн хүрээ дуусгая. Тэгээд like, subscribe энтрээ дарахаа мартваа. Зарим нь ингээд дарахгүй үзээд идэм байл шүү. Тэгээд үздэг ч гэсэн дарахаа мартсан байвал энэ subscribe дээрээ дараарай. Тэгээд бас дармааргүй ч гэсэн болно. Тэгээд part 2-ыг хийлгэмээр хэдүүлээ part 2 дээр уулзцгаая. Bye bye.